Далны ясыг хайдаггүй юм шүү гэж эртнээс ам дамжин ирсэн сургаал уламжлал буй. Далны хуудас махыг далан хүн байсан ч хувааж идэх учиртай. Мэрэг түлгэнд 5 зүйлийг 10 замаар хэлж өгдөг эрдэмтэй. Өвөнд тэнгэр газар лус савдаг. Эрлэг ад хорлол бурхан шүтэн онгод гих мэтэр хар ба цагаан замаар шатаж хэлдэг. Далаар түлэг тавигч нь далыг муулахгүй, буудахгүй, гимтэхгүй, усанд хаяхгүй, хугалж гимтэж болдоггүй ажээ. Харин түлэг тавиулагч нь хоорондоо ярьж, хөлөөн ачиж, элгийн тэрхгүй байх ёстой. Ёсыг зөрчүүл дал худал хэлнэ гин. Далыг хүндэлж цэвэр газар хадгалж эсвэл дал давж уртудаа наслаарай. Далан улаан үхэртэй болоорой гэж хэлж хайдаг байх юм. Далыг халуун хүйтэн талтай гих. Мэрэг хийхтэн хонь мэрэгэн дал мэрэгэн, алтан ясны түлэг мэрэгэн, алсын мэрэг үннийг тавиарай гэж шившгэн шивээ. Газар газрын хүмүүс шивших юм олонтой. Нэгэн түүхэнд өргөлж дал шатааж хүн үздэг байсан үзмэрч. Нэг салхитай өдөр гэрийн өрхөнд ирвэд байхаар нь гэрийн бүслүүр өрхний осрон чангалах гэж гараад татаж байтал шуурганд хийсч ирсэн хамхуул нүдрүү н орж сохолжээ. Өөнөөс хойш дахиж дал уншиж чадхаан байж гин. Учир нь юу вэ химээвэл шатаасан далаа хагас уншиж толгойг нь хугаж хайдаг байснаас дал хилгэнсэн тэр байжээ. Далыг худал уншиж тайлбал над чиг ховхаарж байгаарай гэж хараадаг гин шүү. Тэмээс мэдэхгүйгэн цээр тавин хандаж, үл мэдэх зүйлдэн санааны мунхахаар бүх хандаж байгаарай хэмээн захий. Ал бол малын урд мөчөд хамаарах бөгөөд альва дайлганд эрхэнд тооцогдсон. Дахилгад дээдлэгдэн мэрэг түлхэнд хэрэгэлдэг онцлогтой. Далыг нагцын дэргэд иддэггүй. Далыг шүдээр мэрэг хумсалж идэх, зулгааж идэх ганцаараа идэхийг цээрэлдэг. Зөрчүүл хойд насандаа чон нохоо болно хэмээн. Чанахтаа дал мөгөөрс хоёрыг заавал салгаж хэлхийтэй чандаг. Өрхийн тэргүүн эцэг эсвэл насаар хамгийн ахмад хүн далны хуудсыг ширхэхийн дагуу зүсэж өхөх хүнд хувь хүртээдгээс далны хуудсыг далан хүнд гэсэн яриа гарчээ. Далны хуудсыг заавал 2 гараар досч авах бөгөөд хөөхтөөс устд нь далан дааг болог, дааг нь дал болог гэж өрөөдөг. Далны ясыг шатааж мэрэглэх ба тухайн айлын одоо болон ирээдүйд болохгүй зүйл малын хэвтэр хишиг буян өр хүүхэд адуу мал хүний уур омог гэдэл олон цодон шинж тэмдэгтэй байдаг ажээ. Нутаг дээр хайсан дал шагаа 2 3 жил эзний хардаг гэж ярилцдаг. Тиймээс далны хормойг сэтлэх буюу цоолж хайдаг ёстой. Эрдэд дээр үед нэгэн дээрэмчин айлын нутаг дээр байсан далны ясыг хараад өмнө зүгээс их хэмжээний алтан эдлэлтэй баян хүн ирхэн гэж шинжээд дээрэмтгэр шийдэн арын ууланд нь бөгчээ. Гэтэл баян эзэн хоноглох газраа үзэхээр хөсгөөс төрүүж ирээд айлын нутаг дээр буй нөгөөх далыг үзээд энэ дал дээрэмчин отож байна гэж хэлж байна гэд зөвгөн бууруулсан юм гэдэг. Тэр цагаас хойш далыг сэтэлж хайдаг болжээ.